Ивент тэтгэгч Money Market Fund Монголын мөнгөний захын анхны платформ. Ивент тэтгэгч Sendly. Sendly таны санхүүгийн найдвартай түнш. Санаа намайг Бацгийн Бацөрөг гэдэг 24 настай халин хөдөлгөөнөөр хичээлдэг тэмцэн байна. Самбрана Батөрийн охтой Батмөр гэдэг 23 настай халин хөдөлгөөнөөр хичээлээд 10 жил болж байна. Миний толгойн суурь бол чөлөөдөх байгаа. Чөлөөдөхөр бол 8 настайгаас хойш хичээлсэн. Дорногоо аймагт төвж өссөн. Аав ээж шилжиж хүмүүсээсэн болохоор би ер нь хилийн зэрэгтэл хүүхднээс өнгөрөөсөндөө багасаа тулааны кинонууд их үзэж өссөн баг. Өршлөгөөс л мотивац авч ирсэн. Миний хувьд бол Японд их сургуулаа төгссөн. Одоогоор бол тэтгэлийн хажуугаар найзынхаа авцсорт тормоос сервисээр ажиллаж байгаа. Миний хувьд бол 2025 оны 11 сарын 23-нд болсон AMJ-ийн сорилт тэмцээнээр нэг ялсан байгаа. Тэрнээс өмнө ивэл чөлөөдөхөөр улсын аваагаас 2-3 медаль авчихсан. 7 дугаар ангид манай нэг найз Кодогийн спортоор хичээлж байгаад намайг үрж оруулж ирсэн. Кодогийн спортоор хичээлээд одоо бол 10 жил болж байна. Намайг Кодогийн спорт маань өөрөө холимог толгойнтой маш их ойролцоо. Хамгийн хүнд ширүүн нөхцлүүдийг бол харуулдаг. Эндээс бол бүх эр хүмүүс хардаж болох бүх зүйлийг харж болно. Дэмжилд орсон зорилго бол ер нь эсгэдэг бол тамирчны хувьд бол маш том зэвсэг болж байдаг. Тэрхүү зэвсгийг өөртөө авахгүй юу? MJ-ийн авраг болох, ялагч нь болох тийм том зорилготой байгаа. Миний хамгийн ойрын зорилго бол MJ-ийн аврагын бүс. Үүнийг авсны ар дээр бол гадны том холбоотуудтай гэрээж тэнд бол өөрийгөө харуулах гэдэг нь хамгийн том зорилго байна. Миний бол инспирэшн авдаг ганц тамирчин бол Conor McGregor. Тэр үнийг бие авч явах байдал октагон дотор ороод өөрийгөө хин гэдгийг харуулж чаддагт нь би инспирэшн авч чаддаг. Манай өсөлтөч Батмөр бол нэлээд өндөр байгаа. Ер нь бол 57-д бол тийм өндөр хүн болол их холигтой яваад байдгүй. Тэгтээ ер нь жижигүүд л илүү байдаг. Тэгээ би өөрийнхөө намханурыг яаж ашиглаж болох тэрийг одоо хурд төсвөрөөр гаргана. Миний хувьд бол яг үнэхээр өршөлтөж чадна гэж бодохгүй. Толооны чадвар надад үнэхээр өрөхгүй. Тэр намайг угаасаа барилдаж унаах гэж л үзэх байна. Тэгтээ тэр чадахгүй. Би түүнээс зохиол угаа. Дэмий ганцаал, дэмэл ганцаа тийм аа. Өршөлтөд ханд шилхэд надтай үзэж байгаа бол бэлтгэлээ сайн хангаарай. Би түүнийг бол нокаутанд оруулна. Будгаас Бацгийн Бацөрөг. Насаа бацгийн шимэгчтэй тапны чимэндийг хүргэе. Монголын чиглэлчтэй одмор зөвхөн багтдаг. MJ Тэтгэлийн одооцхон болдог хөдөлгөөний MJ нэг холбооны 57 болон 70 грамын аврагын алтан бүсний хэлсэн цацрууд төрөмөн төвчний маань ихний үеийн тулаанаар эсрэг болж байна. За өнөөдрийн тулааны студид бидэнтэй хамт MJ нэг холбооны 70 кг хэмжээний 2 удаагийн авраг 83 кг хэмжээний нэг удаагийн авраг RAF холбооны 70 кг хэмжээний авраг хүүгийн амар төвшин төлөвлөсөн ирсэн байна. Мөн MJ нэг холбооны 70 кг хэмжээний kickbox болон MMA төрлийн авраг Азийн 7 орнуудын дээжин холбооны авраг One Championship холбооны дэлхийн авраг Монгол улсад түрүүн гарсан төлөвлөлийн ус анхны гавьяа тамирчин Жаданбагийн наран тулаанаар хүрэлцэн ирсэн. За эхний тулаан Хүүхдийн тамирчин Бацөх охтой Бацөрөг. За түүний эсрэг Улаанбаатарын Батөр охтой Батмөр нар тулдах гэж байна. Бацөргийн хувьд болохоор 24 настай энэ жил төлөвлөлөөнөөр нэг тулдсан. Нэг ялсан юм амжилттай чөлөөдөх суурьтай 10 жил иргэдэж чөлөөдөх хоёр хийсэн юм залуу байна. Бацгийн Бацөрөгтэй өрсөлдөхөөр түүний өрсөлдөгч Улаанбаатараас Баттүрийн Баттүмөр. За Бацгийн Бацөрөгтэй тулдахаар Улаанбаатараас Баттүр охтой Батмөр гарч ирсэн байна. Энэ жил 23 настай. Суурь нь Кутог спорт 10 жил хичээлсэн юм байна. За тэгээ Кутог спортын талаар манай тайлбарч байна.
Наран тоглож. Ер нь жуудо шиг кимонотой барилддаг, бүх төрлийн өшгөл цогцолдог зөвшөөрдөг. Тэгтээ нэг нүүрэндээ юм касктай хамгаалалтаа тоглодог тийм төрөл байна. Холбоо удааны бүхэл төрлийг бүхэл арга техникийг зөвшөөрсөн. Тийм Японоос гаралтай карате, жудо хоёрыг хослуулсан тийм төрөл байна. Бас хүн сонирхолтой бараг л хадгалан шиг төрөл байх нь. Эрхэм хүндэт ноёд хадагтанараа MJ One Fighting Championship Fight Night 8 энэхүү үеийн хадгалсан тулааныг үзүүлэхээр хөх булангаас 2025 оны MJ Fight Night 23 сарилтууданд оролцоод нэг ядарт байгуулсан Басугийн Батцори Түүний өрсөлдөгчөөр Улаанбаатараас Кодогийн нэрэмжит өсвөр залуучуудын улсын аваргын 3 удаагийн алт мөнгө медальт Батцори Хичээний шүгчээр мөнгө сайхан Улаанбаатарын тамирчин Shark Art-аар торгуулж байна. Учир амтд одоо зөндөө хөрөгүй. дөрвийн дагуу командаа сонсон идэвхтэй байв толдож өмдөө. Амар төвшин аваргын үед одоо хүн тамирчин маань яагаад Shark Art-аар торгуулж гисэн бэ? Энэ болохоор нөгөө байх ёстой жингээс илүү 400 г илүү болохоор нэг Shark Art-аар торгуулж байгаа. Shark Art бол раунд болгонд нэг хасах хамаатай. Ready, fight. За дулаа гэсэн. За хойд үл шилбэрүү цэнхрүүлэг тамирчин. За маш өвчтэй савж ороо. За өөрийнхөө бууландаа аваач байгаа дунгаж байна. Багшийнхаа өмнө аваачлаа да. Одоо эндээс яахгүй барил авал өгнө. Одоо л эндээс бэлтгэл хэрэг сайсан харагдана. За эндээс контрол. За нэгэн зохиолт авч байна. Хүнд өчиг байна даа. Тэ хөдрөө. За дөргөлт нэлээд сайн өвчтэй орлоо. Ингээд дөргөөд ирэхээр ихчнээ барилд гүнжсэн ингээд барилдаа нээж таашдаг. Одоо давтаж ярина. Наадгаа хийж үзэж болно шүү хөлөөд авуулгаа. Тавь наад гараа атчих жагараа. Доод гараа атчих жагараа. Зүүн гараа атчих төөнөө зүүн гараа атчих наад гараа атчих. Атчих. Дөргөө. Бацэргийн хувьд тойроод ардн гаруул өгнө. Атчих жагараа. За Батцоргийн хувьд болохоор хэд хэдэн өчиг болтны хөлбөрөөс байж толгойн уруудаа тавцсан дэс гелетин явж болно. За анакондоос явж болж байна тийм. Юм хэлэхгүй орчоод. Зүгээр. Маш ширүүн хэлсэн манай. Боолтны барил байна даа болно. Батөмрийн хувьд бол яг нэг гарын яг тас барьчаад. За. Хүчтэй. Хүчтэй хоёр зүйл. За амар Одоо тасхад явууш маш сайн. За шилбэрүү тахилзуурны яс руу хоёр ишгүүл дамжтай ойд төлөөс. Маш сайн. За шууд ихний цохилтын нийтдээ явуулсан. За дахиад тэрээд хүрээд ирлээ. Гурван дээрээс ч унасан. Шууд одоо дөргөө өтөж ангар. Өтөж ангаарай. Аман дээрээс тохоотой. Гараа ав. Наран тоглоо аврагын хувьд одоо энэ Батмөр энэ байрлалаас яаж гарах хэвтэй доороос. Доороос уулнууд бол тий жоохон Наач моостой шүү. жоохон түлхээд өвдгөө оруулах хэрэгтэй байна. Урдуур нь.
Эсвэл одоо энэ торны эсрэг талын буюу өрсөлдөгчийн зүүн гарыг тохоогийн дээш нүргүүд өвдгийн доош нь жийгээд наашаага тэнцвэр алдуулж эргүүлэх хэрэгтэй байна. Яг зүгээр тэврээд байхгүйгээр. Энд ингэж тэврэх гараа маш их цуцааж байгаа. Босоод гарны техник бол одоо удаашрч гэсэн. За Бацэргийн хувьд амар төвшөө авраас сухад эндээс юу ямар мэхний хөлбөр яаж тоглол ерөн зүгээр. Одоо Бацэрэг бол давуу байрлаа ашиглаад одоо нөгөө итгэхээ харуулах хэрэгтэй. Эндээс оновчтой олон зөхгүй. Цохилтуудаа хийж их хэрэгтэй. Дөргөө толгойг наашаа. Тэгтээс тулаан сонирхтой зориулаад хэлэхэд хэдийгээр Батбарын хувьд дээр байгаа ч гэсэн бол нөгөөнийхөө гарданд буюу хамгаалтанд байж тээ. Тэгэхээр бүтэн контролд орохгүй. За одоо Бацэргийн хувьд доогоор бэлхүүсэнд бас талигаж хөрөө аварга хийдэг их хийж байна. Хөдөөрөө хавчдаг. Энд ихтэй их доогуур уустай. Уул нь хавиргаар хавчууд маш сайн байдаг. Зүгээр зогтсон сударсан бай. Батөмөр бол одоо жигээ зайлаад тороо дагаад босох хэрэгтэй. Өвдгөө оруулаад Жиг ашиггүй байрлаад. Хэдэн жоо ачаадаг. Хэвдэрэн жоо шагаадаг. Гараа өөрөө контрол. Арам тэрийг л эдэр байгаа шүү. Хуулгийн тамирчид эндээс зохиод ажиллаад явж болно. Аль болохоор идэвхтэй авах хэрэгтэй юм. Батөмөр одоо эндээс гармаа Хуулгийн тамирчингийн гардын дотор байж шүү дээ. Зүгээр. өвдгөө чихэл тэгээд нэг хөлөө чигээд авал. Амьсгалаараа. Амьсгалаа шүү. Амьсгал. Гэцэл бата. Жоогон дэше одоо өндөж байгаа хоёр гараар бойцол. Наанасаа. Толгойг нааша. Угаа нааша. Хоёр хүлээ хавч. Сайн. Доош. Өвдөг доош. Одоо ажиж сайд юм уу маань тавьчих шүү. Дээш. За эндээс SVP-г оруулах хийж байна. Цаатлага үлийг наашаа давуулчих зөргөө. Батбарын хувьд SVP-г оруулах хийж байна. Ингээд унгадаг таазаа шихээр Түр тэр шагаал өчг гэдэг юм бол яг уг барьцаа авчаад. Ямар ч ашиггүй барилаа. Өөрөө хүн дөрөл авчихад. Жигээ зайл босмоо. Буцаа босч. Тэгвэл нэг бол зür зүүн өвдгөө доогор нь оруулж шагаанд нь гэдэг юм байна. Өгүүлгийн тамирчин тэр зүү үлийн аваад өөрнийхөө урдуур хажууд нь гаргах. Батбарын унагсан. Эндийгөө дээш нь гарвал дээр босоод Хөдөө хурааж байгаа. За Батбарын хувьд эндээс одоо доошоо эргээд хөвлийгээрээ тэр шагаанд өөрийнхөө өшөө татах юм бол ер нь хүчээр барах юм байна. хүлд өчиг орно. Тэрнээс наан төдөл авах нь юу вэ? Хороо тулж байгаа. Уг нь бол барьцаа зүг гоё авсан. Одоо доошоо эрг. Гуйраа тэгж дарж байгаа. Одоо татах хэрэгтэй. Мөрөө татаад тэгээд таацынхаа өчиг оруулаад татах юм бол. За одоо эндээс Бацэргийн хувьд харин яг дагаад мэдрээд эргэжлээ. Хөдөө газар. Бацэрэг бол гоё мэдрэмжтэй гоё явж байна. Одоо гэлээгээд баруун гараараа тэр зүү үлийн араар нь авах хэрэгтэй. Тэгээ урдуур оруулаад. Хурдан босмоор байна Батмөр. Бацэрэг бол яг давуу тайлаа ашиглаад. Дээш. Одоо анц цогч. Зүгээр. Жогайстууд дэж. Стоп. Бид одоо хоёр гараа хоёр чухмаараа судалдаг. За тун сонирхолтой нэг дүр болж өнгөрлөө. За тренераа барилдаа бүр Өөрийнхөө боллоо аваачаал. багшийнхаа нүдэн дээр. Октомими тамирчин Бацэрэг бас хоёр шудагийн амжилттай тик тауныг хийлээд одоо нийт тоглолтын агуулгаараа бас ерөнхийдөө удирдах явлаа. Уланда. 15 минут барилдсан шүү дээ. Ready. Тэр хин одоо газ танк буюу одоо зүрхний ажиллагаа сайн харагдан да. Батөмрийн хувьд одоо чацаа ашиглаад зайнаас цохмоор байна. Талаа шалгав. Батөмрийн хувьд яг гарч ирэнгүүтээ шилбэрүүн хөшиж штэ тахилзуурын гадна талаас энэ бол маш зүг. Ягаад тэр барилж байгаа тамирчныг уушаа асуухад хөдөлгөөний Сайн удаашаа зөвлөлтөд гоё оновчтой болж байна. за баруун хажуу амжилттай. Яа сая За саяны өвдгийг идээд тэгээд үдийг аваад аргагүй 10 жил чилээд ирчихсэн юм шиг. Барилдаа мод үнэхээр супер. Цаат руугаа гар. Өвдгийн дараа цаашаа гарлаа. Одоо нааша холболтой гоё даваад ирчихвэл наад. Өвдөг дараа цаашаа гар зөргөө. одоо эргээд яг Батмөрийн хамгаалжууруул гарчлаа фул гарданд нь эндээс гарах хэрэгтэй гарч иж одоо хажуугийн байрлал хагас хамгаалтын байрлал шүү. Тэндээсээ шаардаад өчиг боолт зохилтууд хийгээвэл илүүтэй дөхм амар тийм ээ. Тэгээ пүүл гард хамгаалтын байрлалаас нь гарч иж нөгөө
юугныхаа одоо байрлалаа зөв аваад эхэлнэ шүү дээ. Тийм. Контрол тайм буюу одоо ямалтандаа байлгах тэр цагийг авч эхэлнэ гэсэн үг. Хэдийгээр Цэнхэр булангийн тамирч одоо Бацургийн хувьд дээр нь байгаа ч гэсэн үзэгчтэй зориулж хэлэхэд хоёр одоо дооргоо тамирчны хоёр өлний дунд байгаа учраас энэ бол контрол буюу хамгаалтанд байгаа учраас тоглолтыг удирдсан цагт орохгүй. Одоо ингээд хэрвээ удах юм бол одоо шүүгч босох хэрэгтэй. Одоо ямар ч итгэхгүй энэ хоёр. Эндээсээ өндөж салжгаа цохох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо идэхгүй байх. Батөмөр бол одоо энэ доороос нь өчиг боолтны хувилбар хийх хэрэгтэй. Тэгвэл өчиг хувилбараасаа дээш босох хэрэгтэй. Тэгэхгүй яг ингээд тэрвэрчгээр одоо шүүгч бол босох хэрэгтэй. Батөмөр бол жоохон маш их харлаа. Ядарсан байж одоо work буюу fight ажил гэсэн сануулгыг шүүгчээс өвгчийн талбай шүүгчээс за Бацрыг толгойгоо суулаа гараад ирлээ. Одоо нэг шүүгч харах баг. За Батөмрийн хувьд эндээс ямар ч нэг зогх цайнд нь орохгүй толгоогоо наагаад гарыг авчичаад тэгэхээр чи нөгөө хүн зогч чадахгүй болж юм байна. За Бацрыг суулаа да баруун гараа. Одоо өндөгөө цохох хэрэгтэй идэхгүй зүйлж. Гарын сайн аав зүгээр. Зүг. Нөгөө гараа. Одоо яг наана. Доотлон тэрхгүй одоо өвдгөө хийгээ жигээд гаргав. За зүг болсон шүү дороаш. Салцаа баруун өвдөг амжилттай аргагүй чөлөөтгийн тамирч яаж тэр 10 чөлөөтийн дурсах байна. Толгойн 10 толгойн араар. Баруун гараа. Ялч бүхий арга барилыг явуулж. Тийм байна. Одоо эндээс баруун гараа толгойн одоо зүүн тал руу оруулж байгаа. Монголын чок юмэр энэ Хонгаахын ялтыг хийсэн. Эргүүл нааш нь эргүүл. Наашаа нарын гурвалжингийн бас нэг төрлөө дээ. Одоо наашаа маунт авч толгойн араар авчаач. Наа баруун. Батөмөр бол доороос нь маш хүч гаргаж гараа авч зурж. Сахцаад. Гой. За Бацрыг дээр маунт авах гал юм байна. Зүүлээд авуулчих. Толгойг лав уургалсан болохоор. Наана тохоод би дээр тохоод Бацргийн хувьд бас өмнө 2025 онд хэмжээлийн Fight Night 2023 онд тулдж нэг ялалт байгуулжсэн бас тэр дуршинаас зөвлөж явах шиг байна. Харьцангуй илүү 50 байж үү талбай. Контролд байрлал тийм яваа яваа. Одоо контрол тайм явж байна. Одоо бол контрол тайм түрүүний бүтэн гард буюу хоёр үлийг завсаас гараад хажууд талын хагас хамгаалтын байрал. Сайд контрол гэдэг. Одоо баруун гараа суулж авч тохоо явж явах хэрэгтэй байна. Батөмөр бол одоо эндээс нүүрний урдаас аваад босгохмаар түрүүний шиг бөксөд байгаа. Тий. Толгойг нь уурахгүй тий урдаас нь үлхээл. Тий. Яг одоо энэ хөдөлгөөнд дээрс одоо гацч болохгүй. Өвг нь орсон байна. Тэр тохоо орлоо. За бас дээрээс бөксөд авахтай Бацрыг хоёр бөксөд. За ард нь гарах байрлалыг амжилттай авлаа хоёр л доош суух бол аллаа. За эндээс Бацрыг боолт хийх магадлал өндөр болоо явчлаа. Сармаа авах гэж хичээж байна. За сармаа авч байна. Одоо эндээс цохид өгж боолт авах. Сармаагаас авахгүй. За энэ зохиод авах юм бол бас дуусах магадлал өндөр болно шүү. Нэг үдийн салгаад уршаа сэгсэг хэрэгтэй байна. Батөмөр өдөө. За Бацрыг бол үнэхээр барилдаанч боломж олох ахаа сармаатай. Хашаа Батөмөр нэг хөлийн салгаад бөксөө авахад бөксөрөө цутгах хэрэгтэй. Одоо яг энэ дээрс. Одоо дахиад хөлөө холбоо багш нар нь хэлжлээ. гараараа тулж байгаа таазаа уушлуу. Бацрыг бол хитрхи цээжэр нь унтсан байна. Одоо энэ дээрс алдах магадлал айгүй өндөр. Жохон бөксөр. Урагшаа тонгоод сэгсэг хэрэгтэй. Тий одоо ингээ гулгаа унцсан. Яг хоёрдугаар раунд бутгөлтөө хоёр үл дээр бисмээр босмоор тий. Тэгээс урагшаад. Одоо манай хоёр таригчгийн хувьд ширүү ихэлсэн болохоор жоохон зуураа цуцчих. Маш сайн. Авдруу аахгүй шүү. Хүүр тэр хүзүүн дээр гард ирлээ Бацрыг. Одоо бөксрөө. Одоо боолт орж гинөө. Боолт орохгүй. Эндээс арай л барьсан гар ороогүй юм байна. Доош сармаатайгаа. За 2 дугаар раунд. Бацргийн дагуулаар 2 раунд явчлаа барилдаанаар. Ерөнхийдөө эхний үеийн дүр зураг харагдлаа шүү. Манай Батөмрийн хувьдлахаар хитрхи юм их нөгөө хамгаалаад. Одоо чи нэг цогт нэг үгүй чи мэдв. Одоо чи нэг цогт нэг үгүй. Загтай байж. Батөмрийн хувьд нэлээд хамгаалж тоглоод хитрхи хамгаалж тоглоод байна. Тэгээ яг нэг босоогоос Батөмөр ингээд гар хүлээж идэх юм бол бас тэр энэ хийгөө орсон. Боломж байгаа. Барилдаанаараа ялч илүүрхэж. Тий, барилдаанаараа илүү тэгээд бас нэлээд хэл алгахчлаа тийм ээ. Доороос гарах гэж Батөмрийн хувьд нэлээд хүч авсан. Орлогоодыг хийж гин. Тэгээд сая 2 дугаар үеийн сүүл дээр Бацрыг яг ард нь гараад ингээ өөрийнхөө бүх жинг өгчөж байгаа. Тэгэхээр одоо Батөмрийн Улаанбулангийн тамирчингүй тэр үрсдэгчийн жинг дээрээс нь өөрийнхөө жинтэй хамт даана хэр чинь бас цуцж идэг.
Одоо хөдөж чаа тэсрээд өгч. Хэрэггүй аль болохоор Батөмөр одоо зайгаа ашиглаад зайнаас урт чацаа ашиглаад зайнаас үзээд ойртууд өвдөг тохой явах хэрэгтэй. Бацарыг одоо солгоо өрөлттэй болохоор гар явахт нь сүрд суучаад байгаа. Тэрийг бүр яг ханганд орц. Одоо яг энэ хөдөлгөөн дээрээс. За чочож Батөмөр одоо гараа шидмэр. За Батөмөрийн калт кик гоё орж иж байна. шилдний гадна талаас уурд хоёр удаа амжилттай зөрүүлээ тоолоо. Калт кик амжилтаасаа ороод ирлээ. Өвдөг ямар амар өвдөг орчвоо. За одоо яг түрүүний байр. Батөмрийн өвдөд маш гоё өвдөг хийсэн. Харин тэрийг идээд Бацарыг мань зөрүүлээ давхар хамаад унагчлаа. Сэргээ өвдөл. Яг өөрөө чаддаг юм хийж байна. Одоо эндээс түрүү чи 2 рааунд үргэлжлэх байх гэж бодож байна. Өвдгөө битээ гаргаараа. Батөмөр одоо ингэж хөвтмөр гэнэ. Одоо тэр Тэр живдгээс илүү одоо түлхээд зайгаа аваад хөвдгөө оруулаад яастаа босгох хэрэгтэй. хөлбөр ижил босмоор. Батөмрийн өвд бол эндээс гарахын тулд мэдээж бол 1-2 цохот идэх нь ойлгомжтой. Тэрийг идэл тэгэл аль баг хохирол аваад гарах нь зөв сонголт. Түүнээс энд байгаад юм бол илүү олон зохиол гэсэн үг. Бацаргийн өвд тохоо яваад байвал маш хорлонтой. Зүгээр л тохоо доош нь буулгаад байв. Батөмөр бол маш их хүч гаргаад гараа холбоод. Цаашаа ийшээ гал тойрно шүү. Бүгднгийн тамирчингийн өвд бол яг хохирол авахгүйгээр үлдэх даалгавраа бол сайн биелүүлж шаарч байгаа ингээд өөрөө зураад зохих зайд нь өгөхгүй. Гэхдээ яг тоглолтын агуулгаараа өвд тийм ээ. Итгэхгүй тоглолт дээр явах учраас. Өшөө толгойг нааштал дахиад. Тэндээс газ цаг дуусчаа сүүлэр аавна гэдгээ багш нар хэлээд. Жохон зай авч байгаа цохмоор байна дээдэлт байгаа. Тэгвэл жохон идэхгүй байдалд орчод. Бацарг бол гол гой байр авсан. Бацаргийн өвд гараа авж байгаа хүзүүн дээр нь хоолон дээр нь дарж байгаа. За одоо гараа авч. Хоёр гарын зохиртууд Шүүгч одоо идэвхтэй гэдгээр жохон Наадхаа өрөөний урдаас наадхаа товтыг жохон идэвхжүүлэхгүй бол Дэшээ. ер нь бол онцгой юм гарахгүй бол хоёрын бослоо гэдэг ер нь бодож шүү дээ. хөстөө цоовчод. Дагаад өрөөний доороос. За одоо өндийж байгаа Бацаргийн өвд бол сүүлэр аавн учраас. Жохон цохоод өгөөс. Наацсан. Яг наа. За Батөмөрөндөөс бос жигээ бос. Таасрын жигээ босмоор Дэшээ доошлоо. Өшөө. Нүрээ бүр доороос. Наанаас. За хоёр тамирчин маань ерөнхийдөө хоёулаа бас жоохон зогтсон байна. 10 минут тулаа хийгээд одоо 3 раунд хийж байна. Наацсан. Одоо доод гарын доор нь холбоод тэр Бацаргийг харж байна. Гарын За ардаа тэгж Дагестан гав авах гэж байна. гаваа авцсан шүү. За лав авах хэрэгтэй. Тэгээ таазаараа жохон өндийнхөр бөкс нь өндиж тэгж явах хэрэгтэй. Бацарг болохоо тэрийг яг мэдэрчлээ л дээ. За нүдэд За Ерхий хуруутаа. Бацаргийн хувьд бол яг оновчтой гарын хоёр цохилт амжилттай. Төмрийн нөгөө доороос гарах туршлага жохон муу байна. Хэц толгой хэц. Яг тэрж байрлаад байгаа. тулсан гарын чихнийг хайж байгаа өвдгөж ихэд нөгөө шууд таазруу жигээр тороод тангаад Улаанбаатарын тамирчнууд илүү тесрэлттэй одоо гарах оролдлуудыг хийх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Огцон хөдлөөд хөдөөрөө дэж багасгаас илүү түтгэмээр байна. Өвдгөө салж өвдгөө биерийнх нь урдуур оруулаад. Бацарг одоо эндээс тохоо орох юм бол айгүй хорлон хохирол учруулах гэдэг. Хоёр тамирчин бас том холбооны том талаанд тулж байгаас туршлага өгөхгүйс сайхан талан болж байна. Тоогоо гидсэн дээр. Эндээс маш их хүч гарч байгаа хоёр тамирч нэг нь хамгаалж нэг нь товтолж. Гидсэн дээр энэ. Гидсэн дээр энэ. Зүгээр ингэ байж болно. Гараа зүгээр доороо хийж байгаа л дээрээс доош. Яг одоо түлхээд өгөөч. Ойсаа. Хөдөөрөө зээгээд өгөөч бассаа. Зээгээд. Наа гараа тавьчих. Хоёр талаас. Жоохон дөөшөө. За одоо Батөмөр одоо жигээд таазрын жигээд тороод байгаа бос. Бацарг бол бүтэн контролдод баслаа та гурав. Энэ өчиг боолтны орлого хийх Тэгээ энэ дэр рефери бол ерөөхдөө босгоод голоос нь хөлж гэж бодож байна. Тий. Манай шүүгчд маш их харж боломж олгож байна. За одоо Бацарг өндийж яваад За эндээс сохиртууд амжилттай явж болж байна. Улаанбаатарын тамирчны за Бацарг бол үнэхээр яг өөр За ингэж зохиод өгөх юм бол fight back command юу удахгүй ирэх баха. Батөмөр одоо эндээс хохирол учраад ингэж жоохон жигээ босмоор байна. өвдгөө оруулаад Таазрын урдуур жихгүй бол Түрүүн хэлсэн чинь гарах гэж орлох юм 1-2 цохилт идэнэ. Харин ийм итгэхгүй байрлал байгаа юм өчнөө тэрнээс илүү олон охирол амсч штэ. Бас алдаж байна тий. Алдаад хохирол их авч байна. За сүүлийн 10 секунд. Сүүлийн 10 секундын Бацарг бол үнэхээр
өөрийнхөө чаддаг арга барилаар хожлоо. 10 жилийн чөлөөтөхийн туршлагыг харууллаа. Badminton-ы нэг сайхан нь одоо юу илүү вэ түүгээрээ тийм ээ. Тэрийг ашиг тооцдог. Худангаас суулж байгаа Октомын тамирчин Батцгийн Батцэрэг. Ерөнхийдөө 3 үед амгаасан. Тэгэлээ барилдааны арга техникийг ашиглаад байдлаар байнга илүүрхэж тоглолоо. Ньюжен тимийн Батөмрийн хувьд бол бас тун шамлахааргүй. Ерөнхийдөө жоохон тесрэлт хэрэгтэй байна тийм ээ. Холбоо. Босоогоос бол гоё тоглолоо Батөмрийн хувьд. Манай Батцэргийн барилдааны арга тактикт нь орч чад юм нь гарсан. Батцэрэг үнэхээр гоё тактик бол суулж иржээ. Эрхэм хүндэт ноёд хадагтаандраа энэхүү чинь гал гарсан эхний тулааны дун гарсан байна. 3 тгийн харьцаатай Хөх болонгийн тамирчин Батцүхийн Батцэрэг Хөх болонгийн тамирчин Батцүхийн Батцэрэгийн шагналыг гардууд хэмээн MJ1 Fighting Championship холбооны ерөнхийлөгч Батбаярын эрт таныг дэвжээндээр хүндэтгээгээрэй. Эрхэм үзэгчдээ эрхэм дэмжин энэхүү танхимд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо та бүхний халуунлаа алгад ажлыг дахиныг сонсъё. Үнэхээр гайхалтай энэ үеийн салхийг хагалсан гайхалтай тулааны ялагч бол Батцүхийн Батцэрэг юуны түрэн баяр үргийн мөсөлтийг сонсъё. За өнөө өмнө MJ Fight Night 8-ийн одоо эхлэлийг тавьж салхийг хагалснаа баяртай байна. Тэгээд төрүүлж өчсөн аав ээжтэй баярлаа. Хүн эцгийнхээ нэрийг өндөрт гаргаж явнаа. Тэгээд Octo клубийнхаа бүх хамт олонд баярлаа. Багштай баярлаа. Ахтай баярлаа. Ирмэн найзтай баярлаа. Бүгдэнд нь хайртай шүү. Үнээс илүүг үзүүлэх болно. Тэгээд зарим хүмүүс босоо тулаа үзүүлсэнгүй гэж шүүмжилж магадгүй. Тэгээд хүн юу илүү түүнийгээ хийн. Гарч исэн тактикаа бэлдсэн тактикаараа хийлээ. Багш өмслээрэй гэж хүсье. Маш баярлалаа. Батцүхийн Батцэрэг. Сайхан удаан болж өнгөрлөө. Хөх болонгийн тамирчин Батцүхийн Батцэрэг маань 57 кг хэмжээнд ялалтай боллоо шүү дээ. Амар тушаа аваргын үед ялалтанд төрөгч болсон гол шалтгаан гол техник юу вэ гэж үзэж байна. Манай хүн Батцэрэг сая өөрийгөө хэлчихлээ. Гол нь чөлөөт бүхэр 10 жил хичээсний тег давнууд даггуурамаа газрын контрол маш сайн байлаа. Тэрүүгээрээ бүр илтаа 3-0-оор очичлаа. За Улаанбаатарын тамирчин Батөмрийн хөдөлгөөр бас чамлаагүй сайхан улаан үзүүллээ. Цаашдаа илүү сайжрахын тулд ямар техник дээр юун дээр анхаарах хэрэгтэй гэж наран дугаар тавагдаж байна. Батөмрийн хувьд чацаа ашиглаж зайгаа барьж одоо шулуун цохилтууд ойрцоо үед өвдөг тохоогоо ашиглаж тулдсан бол илүү ашигтай байх байлаа. Тэрийг гаргаж чадсангүй. Мөн одоо хэвтэй байралд доороос гарах аргууд мөн хэвтэй байрлалаас өчиг боох арга техник сайн суралцах хэрэгтэй байна. Тэгээд тэгэх юм бол бас сайхан зөрөгтэй сайхан үзэж байна. Ялагч Батцэргийн хувьд одоо тейк даун үнэхээр сайхан хийж байна. Тейк даун хийснийхаа дараа дээрээс нь цогтөг мөн өчиг боолт руу шилждэг болох юм бол мөш цаашаа үнэхээр сайхан явах. Сайхан залуу байна. Сайхан эрдэлтэй тулаанч гарч ирж байгаа юм байна. За сайхан улаан үзүүлсэн хоёр тамирчиндаа баярлалаа. Баяр хүргэе.
Монголын холбогдлооны түүхэнд цоошин хуудсыг нээж буй MJL1 Fighting Championship холбооны эхний тулаан үзэгч та бүхэнд хүрлээ. Эхний тулаанд Бат Зориг ялж тулааны салхийг нээлээ. Тулаачдаа дахин баяр хүргэе. Тэглгүй яах вэ? Тамирчиндаа дахин амжилт хүсье. Дахин халуун баяр хүргэе. За тэгэхээр ихэм үзэгчдээ яг бид бүхний ард харагдж байгаа энэ хүү дэмжээн дээр өнөөдөр гал гарсан ширүүхэн тулаанууд өргөжлөн та бүхэнд өргөх болно. Түүнээс өмнө харин бүгдээрээ хамтдаа хэсэг урам тасарлаад эргээд уулзцгаая.